Сайн байцгаана уу? Чимка байна. За өнөөдрийнхөө бичлэг тавтай морил. Өнөөдөр залгуулсан талаараа бичлэг хий гэж бодож байгаа. Та нар маань мэдэж байгаа бол би ус залгуулсан байгаа. Хүмүүс маань их сонирхож асуусан учраас энийг ингээд бичлэг болгоод оруулъя гэж бодоод тэгээ бичлэгээ эхлүүлцгээе. За хизээ үсээ залгуулсан бэ гэхээр 11 сарын 26-нд үсээ залгуулсан байгаа. Тэрнээс өмнө бол дандаа богинохон үстэй явдаг гэсэн. Өмнө нь би ийм урт үстэй байж үзэж байгаагүй анхудаа ийм урт үстэй болж үзэж байгаа. За тэгээд нөгөө нэг үснийхэн сонголтынх нь уртууд нь бас юм олон янз гэдэм мөлий 18, 22 гээл ерөнхийдөө олон байт юм лээ. Миний үсний болохоор 22 инч гэсэн урт үсээр нь хийлгүүлсэн. Үнийн хувьд болохоор миний үс 350,000 вон болсон байгаа. Нэг амар би ерөнхийдөө бол нэлээ олон газар хайсан. Тэгээд нэг амар үнэтэй биш, нэг амар бол хямдхан биш. Тэгээ яг боломжийн үнэтэй тийм гайгүй газар хийлгийг хайж гад ерөнхийдөө бол хийлгсэн. Зарим газрууд болохоор одоо нөгөө нэг сүд чуга гэдэг одоо үс нэмж залгуулах ч юм уу тиймэрхүү тэгээд урт богино гэл тэгэхээр бас нөгөө нэг үснийх нь урт богиноосоо бас хамаарат үнүүд нь ингэж өөрчлөгддөг юм байлээ. Тэгэхээр нэлийн үнэтэй болд юм ч надад санагдсан. Тэгээ миний хийж байгаа газар болохоор зүгээр яг 22 инчийнхийг л хийдэг. Тэгээд 350,000 вон ямар нэгэн нэмэлт мөнгө гэж байхгүй. Тэгээд 100% хүний ус ашигладаг гэд тэгжсэн. Хийлгэж байгаа газраасаа хамаарат литочи хийх хугацаа нь өөр байд юм байлаа. Одоо энэ үсийг ингээд залгацсан байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг өөрийн маань үс ингээд доошоо ургахаар ингээд доошлохороо яг энэ миний үс энэ ус хоёрыг залгацсан байгаа хэсэг нь ингээд жоохон ингээд ургаад яг энэ хавцаа болоод ирэхээрээ гар нь ингээ оролцолдох ч юм уу жоохон тухгүй болоод ирдэм байлээ. Тэгээ яг тэр үед нь литочи буюу үсээ дахиж дээш нь үсийн үсээ ингээ авч гаад буцаагаад дээш нь дахиж залгуулах ийм ажилбар явуулах хэрэгтэй байлээ. Тэгээд энийг бас нөгөө нэг хийж байгаа газраасаа хамаарат 1 сарын зайтай эсвэл 2 сарын зайтай хийлгэрээ гэж хэлдэм байлээ. Миний хийсэн газар болохоор 2 сарын зайтай хийлгэрээ гэдгсэн. Би тэгээ саяхан үсээ залгуулчаад ирсэн байгаа. Миний өөрийн ус болохоор энэ хүртэл байгаа гэсэн үг. Иймэрхүү хэмжээтэй. Тэгээд доош болохоор дандаа тийм залгуус уснууд маань байгаа. За хүмүүс болохоор ус залгуусны давуу болон цул талыг хэлээд өгөөч гэсэн мэсэн. За тэгээд ус залгуулах давуу тал нь гэх юм бол миний бодлоор одоо ингээ нөгөө нэг богино үстэй байжгаад мэдээж ийм урт үстэй болохын тулд нэлээд урт удаа зарцуулна. Тэгээ бас нөгөө тэр хооронд чинь үсээ арчлах айгүй чухал. Би ингээ нөгөө нэг юу юм бэлээ. Үсээ ингэж 50 байлгаж чаддаггүй хүн юм шиг байгаа юм. Ингээ сар болгоно л ерөнхийдөө л үсэндээ ингээ жоохон өөрчлөлт өгөхийг хүсдэг. Тэгээ өмнө нь ч гэсэндээ дандаа ингээ сар болгоно л үсээ ингэж богинохон тариулаад үсээ өөрөөр бодуулаад тэгэл явдаг байсан. Урт үстэй болмоор санагдаад тэгээ яг уу ийм урт ус хүртлээ ургуулж чадахгүйгаас аш гэж залгуулсан учраас тэр маань их таалагдсан. Угаасаа 2 цагийн дотор ийм гоё урт үстэй ингээ болчихж байгаа болохоор хурдан хугацаанд урт үстэй болох боломжтой. Хоёрт гэх юм бол айгуу гоё эмхтээлэг харагддаг юм шиг санагдсан. Тэгээд бас одоо богино үстэй байх, урт үстэй байх, тэгэл нэг иймэрхүү үстэй байх гэл үсний нөгөө нэг урт богиноос нь хамаарал эмхтэн хүний бас нөгөө нэг орчин гэл байгаа байдал нь ингээл өөрөөр харагддаг шүү дээ. Тэрнээс бас урт ус бас тийм юм шиг санагдсан. Тэгээд урт усыг бас ороод янзлахад ерөнхийдөө бол янзлах тийм аргууд нь олон байдаг болохоор бас давуу талтай болов гэж бодож байна. Асуул тал гэх юм бол нэгт амар их мөнгө ордог. За тэгээд би нэг залгахтаа сая 350,000 вон ордог гэсэн штеп. Тэгчээд энэ литочи авахд бас мөнгө ордог. Зүгээр ч үнгүү залгуулаад үнгүүс халгуулаад буцаагаад дэш нь ингэж залгуулдаггүй байгаа л миний ус болохоор 200,000 вон орсон байгаа. Тэгээд энд бас нөгөө нэг яг гээд бас нэг цаг баталгаажуулалтны мөнгө гэ бас тэр нь тусдаа явагддаг. Ерөнхийдөө бол мөнгө амар их ордог гэсэн үг. За тэгэнгүүтлээ арчилгаа амар их шаардлагатай. Миний өөрийн ус биш. Тэгээд яг нөгөө миний энэ хуух угаас ургаж байгаа биш учраас тэжээл ингэж авдаггүй учраас айгүй их арчилгаа шаардлагатай юм байлээ. Тэр хоёр нь хамгийн том сул тал юм болов гэж бодож байгаа. За би үс залгуулъя гэж бүр амар олон жил боддог байсан. За тэрнээс өмнө ингээ миний сонсож байгаа зүйлүүд болохоор үс залгуулах юм бол ингээд хуух амар ингээд өвддөг, амар хүнд мэдрэмж төрдөг. Тэгээд
жоохон хэцүү байдаг гэж амирх сонсч ирсэн. Гэтэ миний ол үс залгуулсны дараа тийм мэдрэмж төрөх бах, хүнд байх бах, хэцүү байх бах гэсэн боловч ерөнхийдөө бол тийм мэдрэмж бол төрөөгүй. Тэгээд хүмүүс бас нөгөө угаахад хэцүү байдгүй ямар байдгүй гэж айгүйх асуусан. Угаахад ерөнхийдөө бол хэцүү байдаг. Яагаад вэ гэхээр угаасаа нөгөө төрөлхийн урт төстэй хүмүүс ч гэсэндээ угааж чад амир хэцүү байдаг гэж ярьдэн штэ. Тэгэхээр угаасаа хэцүү байд юм байлээ. Тэгээ нөгөө миний өөрийн үс биш учраас угаасны дараа ингээ нэг юм сонин ингээд бөөгнөрлцдөг гэх юм. Одоо ингээ нэг юм залгцсан одоо та нарт би харуулъя л та. Энэ ингээд залгацсан нэг ус байгаа байхгүй юу? Энэ ус маань ингээд норхороо яг энэнгээр ингээд жоохон бөөгнөрчдөг гэсэн. Одоо ингээд татцгаар ингээд ийм салангаад агаад тэгээд норчих юм бол бөөгнөрчдөг байхгүй юу? Тэглээрээ жоохон ингээд яг хийлгэсний дараа яг ингээд яг угаагаар гарч ирсэн норсны дараа бол яг залхах зүйлс нь бол бүр яг мэдэгддэг гэсэн. Тэгээд угаахад жоохон хэцүү. Тэгээ бас нэг бид нар бол өөрийн үсийг бол ингээл амар ингээл угаад штэ. Тэгэж чадахгүй. Яагаад вэ гэхээр энэ үснүүдийн хооронд чинь амар олон юмар ингээ хооронд ингээ холбогдсон байгаа учраас ингээд гараа оруулъя гэхээр эдгээр хооронд ингээ тэглээд идэг байхгүй. Тэг ингээ хамаагүй байх юм бол эн чинь ингээ нэг унчих аюултай учраас болгоомжтой угаах хэрэгтэй. Тэгээ бас үсээ угаахтаа бас амар сайн угаах хэрэгтэй. Энэ хоёрын гол одоо миний жишээлбэл одоо та нарт би ингээ харуулъя л да. Харах юм бол залгцсан хэсгүүд ингээ харагдаж байна уу? Энэ хэсгүүдээ ингээ сайн угаах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй бол энд ингээд ийм нөгөө шампуны үлдэгдэл үүдэх ч юм уу тиймэрхүү буруу дутуу угаах юм бол хагдчихж байгаа юм шиг цав цагаан болоод хагдчихдэм билээ. Тэгэхээр тэгэхгүй тулд бүр сайн угаах хэрэгтэй. Тэгээд байн энэ би өөрийнхөө үснээс илүү энэ үсэндээ амар олон нэг үсний тритмент тэгэл үсний нэг тоос эднэр тэгэл 9 шүтийн юм хэлж байгаа дүү. Тэгээ миний өмнө нь буруу ойлгосон зүйл нэг энэ залгуулсан үсээ би литочи хийнэ гэхдээ шинэ үсэн гэж гоё шинээр залгаж өгд юм болов гэж утсан чинь миний анх залгасан үсийг л зүгээр дээш нь ингэж холбож өгье литочи гэдэг юм лээ. Та нар тэрийг анхаараарай. Тэгэхээр энэ үстэйгэл бүр ингээл дуусан туслал явна гэсэн үг юм байл л дээ. Ус угаахад жоохон хэцүү байдаг. Тэгээ бас хатаахад айгүй хэцүү байдаг. Амар удаан бол тэгээ бич богино хүнстэй байхад чинь 10 минут дотор л ингээл хатаачдаг байсан бол одоо бараг 30 минутаас илүү ингээл хатаагаалаа. Тэгээд хамгийн гол зүйл нь энэ доотлоо сайн хатаахгүй маа гэхэд энэ хуйхны хэсгүүдээ маш сайн хатаах хэрэгтэй гэсэн 100% бүр маш сайн хатаах хэрэгтэй. Тэгэхгүй байх юм бол ингээд хатаахгүй дутуу ундчих юм бол бас энэ хоёрын хооронд чинь ингээд хаагтаж магтаа тэгээ бас мухалцдаг гэдэм үлээ. Тэгэхээр бас сайн хатаах хэрэгтэй. Тэгэхээр тэд нар айгу төвхтэй санагдсан. Тэгээд би үсээ яаж арчлах вэ гэхээр шампунь болыг 2 удаа хийдэг. Ингээд 2 удаа шампунаар ингэж угаачаад тритмент үсний маск гэднийг бол түрхдэг. Тэгээд тэрний дараа гарч ирчээд 7 хоногтоо хаяада энэ үсний тонер гэдэг нэг хуйханд цацдаг юм тонер гэдэг байхгүй юу? Энийг ингээд хуйх руугаа цацаж өгдөг. Ингэж бас хуйхаа жоохон цэвэрлээд тайвшруулдаг гэх юм уу? Энийг хэрэгэлдэг. За тэгээ үсний энэ тосыг уйл гэд энийг бол байнга хэрэгэлдэг. Энийг болохоор үсээ хатаах үедээ ингэж түрхэж хатаасныхаа дарааж түрхдэг. Тэгээ нэг халуун эндүү хүрхээс өмнө тос заав сайн түрхэж байгаа гэдэг юм лээ. Тос сайн түрхдэг. Тэгээ энийг бол байнга түрхдэг. Тэгээ үсний мис эднэр бол түрхээд тиймэрхүү байдлаар хэрэгэлдэг. Тэгээ би үсний тэгээ бас нэг энэ үс энэ одоо миний үс өөрийн үс хоёр маань ингээд хатаад унтсны дараа ингээ өглөөс ирэхээр жоохон ардаацсан байдаг учраас энэ хоёроо холбохын тулд яг ингэж өөрийнхөө үсийг ингээ дотгош нь ингэж жоохон ороож өгдөг байхгүй юу? Ингэж ороодаг. Тэгээд нэг би ингээ хаяада үсээ ороомоор санагдаж штэ юм. Тэгэх юм бол төмрөөр ороодсон чинь зүгээр эндүүгээр ороодсон чинь миний энэ залгуус үс маань ингээ доотл амар салаалаад байсан байхгүй юу? Тэгээ би сүүлд нэг синсээр ингэж нэг ороодаг синснүүд эдэн штэ ингэж ороодаг синс. Тим синс авсан. Тэр нэг зүгээр халуун уураар ингэж эргүүлээд ороочдөг учраас айгүй эрүүл юм билэ. Тиймэрхүү байдлаар ерөнхийдөө хэрэгжилж байгаа. Тэгэхээр жоохон арчилгаа их шаардлагатай. Мөнгө их ордог. Тиймэрхүү юм билэ. Урд ус залгуулах чинь. Би одоо яг залгуулаа 3 сар болж байгаа. 3 сар болсны туршлагаасаа хуваалцахад нэг иймэрхүү лээ. Та нар маань тэгээ өөр гоё сонирхож байгаа асуултууд байх юм бол дор комент хэсэгт бас үлдээж болно. Бас эсвэл миний Instagram DM рүү холбогдоорой. Та нар маань үсээ залгуулах юмсан гэж бодоол яах уу гэж бодож байгаа бол зүгээр
миний зүгээс зөвлөхөд зөвөр залгуулад үзсэн дээрээ л гэж бодож байна. Би ингээд өмнө нь нөгөө нэг залгуулах юмс гэж амар хүсдэгээс ахгүй юу. Тэгээд хүмүүсийн ярихыг ингээд хүмүүсээс асуухаар битгий хаста мөнгө амар хорн тэгэл ингээл арчилгаад хэцүү хуух ингээл өвдөл амар хэцүү гэл тэгэл би за боли гээл ингээл хойшлуулаад яваад дэгс ахгүй юу. Тэгэл зөвөр өөрийнх нь биеэр мэдрээл тэгэл хүн чинь нөгөө нэг амар хурдан тасдаг төрлийн болохоор тэгэл залгасуусан дээр нэг удахгүй 7 хоног л тасчихдээ юм билий. Эхний 7 хоног амар хэцүүснээр эхний 7 хоног бүр би яах гэж залгуулваа эхний 7 хоног юу хийчихвэ энэ үсийг баг хурдан ахуулъя бурхан минь би хайран мөнгө гэж бодоод тэгээ 7 хоног өнгөрөөл ямар айтайхан юм бэ энэ үсээр баг ингэ жил явчих чадах юм шүү гээл тэгэл 2 сар өнгөрөөл лото чиний хийх мөнгө гээл бодоол за нэг хэдэн сар хийдэг тийм үү гээл бас боддог юм билээ. Тэгэхээр үсээ залгуулъя гэж бодож ийл зүгээр ихний хэлж туршаад үз залгуулад үз ямар хамаатай өөрөө гоё ингээ биеэрээ мэдрээд туулаад үзсний дараа л хүн мэднэ үхээс биш тэгэл хүний үгэнд ороод за яшгаш гэ битгий тэгэхээр зүгээр гоё залгуулаарэ гिचлээ. Буцаад 2 сарын дараа урт усны дээрээ байх уу эсвэл буцаад богинохон сүрх орох уу гэдгээрээ л одоо бодож байна. Та нар маань намайг юу гэж бодож байна? Урт усны дээрээ нүү эсвэл миний богино усны дээрээ нүү дор комент хэсэгт бас үлдээе туслаад өгөөрэй. Өнөөдрийн маань бичлэгийн нүрийг өндөрлөж байна. Миний YouTube хуудсыг лайк, subscribe хийгээрэй. Бас миний Instagram хуудсыг маань дагаарэй. Баяртай.